Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ганц Өхийн Гай Эрдэнэ гэдэг. За энэ удаагийнхаа нэмэлт бичлэгээр би та бүхэндээ элчингийн домог сэдвүүтэй илтгэлээд авахд бэлэн болоод байна. За юуны дөрөнд үзэгчд маань гайхчихж магадгүй яг яагаад заавал энэ бичлэгээ энэ илтгэлээ элчингийн домог гэж нэрлсэн бэ гэж. Учир нь гэх юм бол манай гэр бүлийнхэн хамгийн ихний оролдоороо элчингийн ярилцлагад тэнцэжсэн. Харин миний хувьд гэх юм бол би гэр бүл дотроо хамгийн олон удаа элчингийн ярилцлаганд ороод унаад тэнцэжсэн төгтөөдөг. Тийм учраас манай гэр бүлийнхэн намайг элчингийн домог гэж дуудацгаадаг. Элчингийн домог нэртэй энэ илтгэлээрээ та бүхэндээ элчингийн ярилцлаганд ороход юу хэрэг болдог, ямар бичиг баримтууд бүрдүүлэх ёстой байдаг, ямар шаардлагуудыг та бүхэн минь хангах ёстой байдаг гэд энэ бүх зүйлийн талаар та бүхэндээ өөрийн сурсан мэдснээсээ хуваалцахаар шийдсэн юм аа. Өнөөдрийн бичлэгний маань гол хоёр визаны төрөл бол B1-2 аялал жуулчлалын виза, мөн F1 буюу сурах солилцооны визний төрөл байгаа. За хамгийн түрүүнд та бүхэндээ ярих төрлийн виза маань B1, B2 буюу аялал жуулчлалын виза. Ерөнхийдөө бол B1, B2 визийг нэгтгэхэд хамтдан нэг виза олгочдөг. Гэхдээ энэ хоёр нь ялгаатай визний төрөл. B1 нь бол бизнес боловсрол болон ажил мэргэжлийн түвшүүдтэй уулзах зорилготой зорчигчдод зориулсан виза байдаг. B2 нь болохоор аялал жуулчлал, найз нөхөд хамаатан саднаа эргэх буюу эсвэл имчилгээний зорилготой явж байгаа зорчигчдод зориулсан виза байдаг. За хамгийн түрүүнд та бүхэн визагаа мэдүүлэхдээ виза хураамжийн $160 төлөх шаардлагатай байдаг. Хоёрт нь болохоор DS 160 маялт Non-Immigrant Visa Application буюу цагаачлалын бус визний цахим маялтыг бүглэх шаардлагатай байдаг. За DS 160-ыг бүглэхийн тулд та бүхэн англи хэл маш сайн мэддэг хүн юм уу? Эсвэл DS 160 маялтыг бүглэж чаддаг хүмүүс хэрэгтэй байдаг. Яг гэх юм бол энэ аппликейшн маань маш чухал. Мөн бүглэхэд time limit буюу хугацааны хязгаартай байдаг учраас та бүхэн маягтыг мэддэг хүмүүстэй хамт аппликейшнээ бүглөөд суувал дээр юм болов уу гэж үзэж байна. За 3 дугаар цаг товлно. За цаг товлохын тулд та бүхэнд 3 бичиг баримт хэрэгтэй болдог. Хамгийн ихнийх нь таны гадаад паспортын дугаар, хоёр дахь нь хураамж төлсөн баримтын дугаар, гурав дахь нь DS 160 маягтын 10 оронтой баркод хэрэг болд юм аа. Жуулчлалын визээр элчингийн ярилцлаганд ороход шаардлагатай бичиг баримтууд гэх юм бол хамгийн түрүүнд ярилцлага тоглосон хуудас чинь хэрэгтэй болдог. Дараа нь DS 160 баталгаажуулсан хуудас, ажлын газрын тодорхойлолт, сурагч бол сургуулийн тодорхойлолт хэрэгтэй болдог. Цалингийн тодорхойлолт байна. Хосууд орж байгаа бол гэрлэлтийн баталгаа чинь хэрэгтэй. Паспорт, гадаад паспорт, шинэ хуучин аль альныгаа авчрах хэрэгтэй. За цаг авсан бичиг, банкны тодорхойлолт, мөн аяллаа төлөвлөгөө яг яах гэж яваад байгаа юм бэ? Тэгээ хамаатан саднаа ирэх жагаад тэр хүмүүсийнхаа айж үрсэн утасны дугаар бүх хэрэгтэй мэдээллүүдийг бас та бүхэн авсан байх шаардлагатай байдаг. Хамгийн сүүлд гэх юм бол 5-ыг ялцах таах цээж зургаас 2 ширхэг та бүхэнд хэрэг болдгоо шүү. За хоёр дахь төрлийн виза маань F1 буюу сурах солилцооны виза байдаг. Сурах солилцооны виза маань аялын төрлийн визанаас юугаараа ялгаатай юм бэ гэх юм бол сурах солилцоогоор явж байгаа хүүхдүүд Service-ийн $200 төлөх шаардлагатай байдаг. Энэ юу юм бэ гэх юм бол Service нь Student and Exchange Visitor Program буюу солилцоогоор явж байгаа хүүхдүүдийн мэдээллийг агуулсан team систем. За үүндээ $200 төлөх хэрэгтэй, мөн $200 Service-ийнхаа $200 төлсөн баримтыг авчрах хэрэгтэй байдаг шүү. За хоёрдугаар DS 160 маягтыг баталгаажуулсан хуудас. Тэгээд ямар сургууль сурах гэдэг сургуулийнхаа I-20-ыг урилгатайгаа авчрах шаардлагатай. Банкны тодорхойлолт, тухайн сургуулийнхаа төлбөрийг төлж чадах чадвар. Үүний дараа мэдээж гадаад паспорт хэрэгтэй. Цээж зураг 5-ыг харьцах 2 ширхгийг сургуулийн тодорхойлолт чинь хэрэгтэй болдог. Мөн эцэг эхийн ажлын газрын тодорхойлолт, эцэг эхийн сарын цалингийн тодорхойлолт, мөн диплом. Тэгээд хамгийн сүүлийн дүнгийн хуудас, бакалавраар явж байгаа оюутнууд маань IELTS болон TOEFL-ийн онооныхоо хуудсыг авчирсан байх шаардлагатай байдаг шүү. Хэрвээ хэлний бэлтгэлээр явж байгаа бол тэр TOEFL IELTS-ийн онооны хуудас та бүхэнд нэг хэрэг болохгүй. Тэгээд энэ бүх бичиг баримтуудыг та бүхэн маань англи хэл дээр орчуулсан байх шаардлагатай шүү. За мөн аялал жуулчлалаар явж байгаа хүмүүс маань бас бүх бичиг авчирж байгаа бүх бичиг баримтуудаа англи хэл дээр орчуулсан байх шаардлагатай шүү. Дараагийнхаа слайдаар та бүхэндээ нийтлэг асуудаг 11 асуултыг би бэлдсэн байгаа. Гэхдээ 11 асуултаас илүү их өөр асуултууд байгаа. Гэхдээ энэ 11 асуултууд бол ялцчгүй асуудаг асуултууд байгаа. За хамгийн түрүүнд Why did you choose United States? What is your purpose буюу яагаад Америкийн нэгдсэн улсыг сонгосон юм бэ? Чиний Америкийн нэгдсэн улсад очих гээд байгаа зорилго чинь юу юм бэ гэж бол заавал асуудаг. Мөн сурах байгаа сургуулийнхаа талаар мэдээлэлтэй авах ёстой. Хэдэн онд байгуулагдсан, хэдэн мянган оюутан сурдаг тийм. Тиймэрхүү бүх зүйлүүдийг та бүхэндээ толгойд
толгоондоо ягштал цээжилсэн эсвэл ягштал мэдсэн байх шаардлагатай байдаг шүү. За тэгээд энэ 11 асуултууд мөн энд би орчуулсан 11 асуултаа ингээд тавьсан байна. 11 асуултанд та бүхэн тий товч тодорхой бүрэн гүйцэд энэ 11 асуултыг мэдээд ер нь ягштал толгоондоо хийгээд орох юм бол та бүхэндээ амар байх болов уу гэж бодож байна. За тэгээд яг элчингийн домог нэртэй өөрийнхөө түүх рүүгээ оръё. Мэдээж түүхээ ярьж байхдаа бас энэ бичиг баримтууд болон асуултуудаас гадна өөртөө тавигдах ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ гэд бүх зүйлийг та бүхэнтэйгээ дэлгэрэнгүй ярья. За бичлэгний маань хамгийн гоё хэсэгт тавтай морил. За энэ хүртэл үзээд сууж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За 2014 онд хэлний бэлтгэлээр би Америкийн нэгдсэн улсад сурахаар болсон. За элчингийнхаа ярилцлаганд орсон би эхний хараа гарсан. Тэгэд Монголдо ирээд бакалавраар элчингийн ярилцлаганд орохоор шийдсэн. За тэгэл үүнээс эхлээд миний домог эхэлж байгаа юм да. За яасан бэ гэх юм бол би бол өөрөө Эрдэнэтэй. За тэгээ Эрдэнэтээс Улаанбаатар руу яваад бакалаврынхаа хамгийн эхний ярилцлаганд орлоо. За орсон надаас мэдээж асуултууд асуусан чи ямар зорилготой явж байгаа, яах гэж байгаа, ийж байгаа гэж. Тэгээ би хариулсан. Гэхдээ би намайг унгаасан. Тэгээ миний царай айгаа хувьсаг явсан л да. Тэгсэн манай консулмент за уучлаарай чамаа ингээд Америкийн нэгдсэн улс руу гарчаад буцаж ирэхэд ямар нэгэн тийм баталгаа байхгүй байна гэд миний паспортыг буцаагаад өгсөн. Тэгээ би паспорт авч буцаахгүй. За нэг л юм буруу болчихжээ. Би нэг л юм дээр алдаад хариулчихжээ. Эсвэл нэг тийм итгэлтэй юмыг нь хэлсэнгүү. За би яг юун дээр алдчих уу гэд аюу эргэлзчихсэн. Тэгээ гараад ирсэн манай аав за яасан миний охин гэдгсэн чи би аав хэлсэн паспорт оруулаад өө би тэнцэнгүй гэж манай яг яач юу миний охин гэдгэх юм бэ? Би өөрөөс яг яаснаа ч мэдсэн. Би уул ингээд бүхэл асуултанд нь хариулаад би өөртөө итгэлтэй инээгээл айгуул гайгүйсэнтэй яг яагаад унгаач юу гэлтгс. За тэгээ эхний оролцоогоор тэгээ бас бүх юм болох юм биш те. За хоёр дахь оролцсон. За тэгвэл миний охинд дараа 7 хоногт дахиад орё доо гэд. Тэгэхээр би за тэгье. За эхний удаа бүтлгүүдлээ хоёр дахь дээрээ би заавал чадна гэж өөртөө итгэлтэй дараа 7 хоногийнхоо цагаа товлоо. За буцаад нэг Улаанбаатараас Эрдэнэт рүү 6 цагийн турш 2 гашилсан толгойтой юм явсан гэж. Дараа 7 хоног боллоо. Хоёр дахь ярилцлаганд ороход бэлэн боллоо тий. Буцаад Эрдэнэтээс Улаанбаатар руу 5-6 цаг 2 хүн. За одоо яг ингэж хэлэн чи өмнөх унсан шалтгаанаа юу гэж хэлэх чинь миний охин гэлбэтэ аавтайгаа хамт тий англиар яриад монголоор ч хэлээл тэгээ бэлдээд явж исэн. За хоёр дахь дээрээ орсон. Эхний ярилцлаган дээр минь унгааж исэн яг адилхан хүн таарсан. Тэгээд намайг за чи яг яах гэж явж байгаа юм бэ? Ямар зорилготой явж байгаа? Чи өмнөх дээрээ яагаад унтсан? Яг яац ингэ надаас асуугаад тэр би тэгээ хариулсан гэдэг. За би тийм зорилготой явах гэж байгаа. Миний дараа жилийн төлөвлөгөө ийм байна. Эхнийх дээрээ ингээд унсан. Надаас ийм асуултанд би ингэж хэлсэн гэд бүх зүйлээ ингээд дахиад би тодорхой хэлсэн л дээ. Тэгсэн чинь тэр хүн маань намайг дахиад унгаасан. Миний паспортыг буцаагаад өгсөн чинь одоо ч ихнээс амар эвгүй болоод ирж байгаа байхгүй. Тэр чинь орох болгонд ингээд $160 ингээд байхгүй болоод байгаа юм чацаагаад яг надад нөгөө адилхан үг хэлсэн. За би за бид нар чамайг Америкийн нэгдсэн улсад очиод буцаж Монголдо ирнэ гэсэн баталгааг харахгүй байгаа учраас бид нар чамайг тэнцүүлж чадахгүй нэгэ миний паспортыг өгсөн. Тэгэл ёстой сонирн болоо явцсан. Би ч нөгөө айгүй өөрөө цоглог тийм пассерив хүн болохоор яалтчгүй нэг тийм сэтгэлийн жоохон ингээд шарах аваад эхэлж байгаа хүн ингээд айцтай болоо. За яана одоо өстө 3 дахь ороод гарахгүй бол яана 4 дахь ороод гарахгүй бол яана ер нь яач вэ? За тэгээд нөгөө тэнцээгүй хууцсан аваад гарсан. Манай аа өөдөөс нэгэл за яасан миний охин гэлтэх юм би унтсан гэдгсэн жаа юу гэнэ яагаа унтсан гэдэг чинь харин мэдгүй би ингээд бүх зүйлээ үнээр нь хэлээд ингээд байгаа энэ унгаагаад байгаа ингээд тэгсэн чинь яаж ч яг тэрсний дараа манай ээж өвөө эмээ эдрээ айгүй залгаа за миний охин яасан гэж асуугаад би ч бүр ингээд сонирн болоод ингээд хүмүүсийн итгэлийг алдаад ирэхээр ингээд амар сонирн болоод ирж байгаа чинь үгүй яг яач ба миний амьдрал яач ба те би яг юу буруу хийж вэ гэдэг ингээд тэгээ буцаал Улаанбаатараас Эрдэнэт рүү 2 гав гашилсан толгойтой 2 буцаал явж байгаа. Тэгээд тэр үеэс эхлээд жоохон сэтгэл санааны дарамтанд орж эхэлсэн л дээ. За одоо л ч ингээд сургууль мургуулаа болцоод идэг. Одоо л элчиндээ тэнцэхгүй бол болохоо байлаа гэл. Тэгээ ээж аав хоёр маань за дахиад нэг оролдоод үзнэ гэл. Тэгээ орох болгонд ээж аавгаа $160 ингээд үрээд ах надад бол амар сэтгэлийн айгүй их шарах өгчээсэн. Бүх зүйлээ бэлдээ за дахин 3 дахь байраа орсон. Дахиад нөгөө нэг намайг 2 унгаас хүнтэй таарсан. Бүх зүйлээ ярьсан. Бүүм байхгүй дахиад унсан. Миний паспортыг надад буцаад өгөхөө за яг тэр үед миний нүдэнд бүр мөндөл өөдөөс нь харж байгаа нулимс цэлэгнэл тэгээд нийт 160-ыг 3 төвжүүлэхээр хэд вэ? $480 байхгүй.
$480 чинь бараг сая төгрөг штэ. Тэр чинь байхгүй болсон. Тэгэл бүр амар сонирн болол хүн ингээд аргаад тулгамдаад ирэхээр яахаа мэдхий болчт юм бэ. Би тэгээ өөрөө жоохон байсныг хэлэхгүй бүр ингээд амар сандраад тэгээ яаж гараад дахиад аавдаа би ингээд тэнцээгүү гэж хэлнийгээд айгүй айцсан сандарсан ингээд бүр ингээд бүх юм ингээ оронгоороо эргэсэн шиг тэгээ бүр ямар сайндал бүр тэр нөгөө хүмүүсийг харж идэг тэр юм хянж идэг security дээр хүртэл цагтаах дээр хүртэл очиод ага наваа ингээ 3 хоног гачлаа би одоо яг яах вэ яг яагаад ингэж байгаа юм бол гэд oh my god амар гинэн амар өрөвдөлтөй байж лээ тэр ахаас хүртэл асууж байсан одоо бодгоноо яг яагаад ч тэр юм хяндаг ах дээр очиод асууцсан тэр ах яаж мэдэх вэ тэр хүн бит хоёрын ярьсан юмыг яаж мэдэх вэ тэр ах одоо үзэж байгаа бол уучлаарай намайг таньж байгаа сайн байна уу за тэгэл гарсан өөдөөс гарсан мэдээж надад маш ургуур царай байгаа нүдэн нулимс хэлгэнцээ ойлгоход бэлэн байгаа хүн гарсан за унч миний охин ойлгомжтой гарсан ээж эмээ өвөө дахиад залгсан хэлсэн унсан хэрэггүй гэл тэгэл сэтгэлийн гүн шарахад орсон да. Тэгээ нэг монголчууд ч нэг ийм байд юм билээ шүү дээ. Даа ялангуяа ээж нар нэг юм нэгдэх дээрээ болохгүй, хоёр дахь дээрээ болохгүй, гурав дахь дээрээ болохгүй нөө Монголын бас 3 дахь шиг 3 болохгүй болоод ирэнгүүтээ ингэ шашин шүтлэг бодоод ирд юм билээ л дээ. Ээж тэгсэн яг Улаанбаатараас Эрдэнэт рүү ингээл орж ирж байхад яг залгаж байгаа хгүй. За та хоёрыг хаана явж ийн гэдсэн. Ёо битээр яг Эрдэнэт рүү орж ирж байсан. Намайг яг тэндээс аваадах та гэд. Тэгэл ээжийг яг нэг байга газраас нь очиж аваад тэгсэн ээж гандаа орж ном уншуулээ. Өө ийм хүн дээр очие, тийм хүн дээр очие гэдэг айгу инээдтэй. Яг нэг монголчууд яг нэг тийм шашин шүтлэг айгу бодоод ирдэг юм байлээ. Гэтэ ер нь тэр үедээ ч гэсэн тэгж явсан ч буруу даг байх гэж бодож байна. Тэгсэн ээж аав дээр нэг газар дагуулж цаахгүй. Тэр нэг лам байсан юм а зүн бэлгийн тулаанд орсон ямар гавьяатай ямар лам ч гинэ. Тэгээ тэн дээр очисон чинь тэр хүн ингээл намайг үзэж байна. Нэг юмар үзээд чи өөртөө хизээш дахиж Америк гарахгүй. Чи өөртөө яагаад ч Америк явахгүй. Бүр үнхээр хэцүү бай. Чам бүр ямар ч ирээдүй болгох. Чи ёстой тийшээ дахиж зүглээд хэрэггүй. Бүр март гээд бүр яг тэгэж хэлэнгүүт нь би амар эвгүй болчихсаахгүй. Шууд ээж аваа хоёр руу хараад амар бүлтэс нүдтэй ээж аваа хоёр руу хараад амар сонирн болсон. Тэр лам тэгнэ. За гэхдээ яг би чамаа нэг юм аргалж болж байна. Чи энэ миний энэ 6 номыг уншуулах юм бол яг би чамаг яг аргалж өгч болж байна. Гэтэ нэг ном нь 1 сая төгрөг. 6 ном нийлээд 6 сая төгрөг. 6 ном гэхдээ чамаг л 50% л авч даатах чадах юм байна. Гэтэ чи үлдсэн дахиад 6 ном байгаа. Тэр 6 номыг уншуулаад чи нийт 12 ном уншуулад 12 сая төгрөг төлөх юм бол чи гэгээр нь чиний бүх зүйл бүтэн чи Америк явна гэд тэгж хэлжсэн аахгүй. Юу визанд ороод $480 төлж байгаад юу тэр хүн дахиж 12 сая төгрөг төлөх. Тэгсэн дөрөв тэр 12 сая төгрөгөө тэр визандаа одоо 1000 ч орно уу 2000 ч орно уу хамаагүй тэгж орд юм байгаа эцтэй бүр. Тэгээ 12 сая төгрөг гэсэн чинь би бүр гайханаас. Ээж аваалаа харсан чинь ээж аваар аав ээж аваач тэгэл ойлгомжтой шүү дээ. Юу 12 сая төгрөг за ойлголоо гэсэн тэр хүн чи ёстой өнөө орой 12 цагаас өмнө уншуулахгүй бол чиний юу ч бүтэхгүй чи ёстой дахиж Америк руу зүгэлэхгүй гэл. Тэгэл за баярлаа энэ дээрээ гээл за бид гурав гарсан. Машиндаа орсон би уйлсан. Сэтгэл санааны гүн дарамтанд орсон. Тиймэр хүмүүс чи бүр ингээд сэтгэл өвдөлт амар үнэмшилтэй ярьдаг юм бэл. Бүр үнэхээр үнэмшилтэй ярьдаг юм бэл. Бүр нүд рүү харж агаад бүр яаж тэгж хүний өөдөөс ингэж бүр нүд рүү чичилж харж агаад ингэж ярьдгийг мэдгүй. Тэгээ би уйлсан ээж аав хоёр мэдээж анзаарсан харсан гэр бүлээсээ нөгөө хамгийн цоглог дайчаа охин гээд машины ард ингээ уйлаад байх мэдээж ээж аав хоёрт харахад амаргүй л байгаа штэ тэгэнгүүтэл нөгөө хоёр ч өстө дундаа энэний буруу гэж жоохон маргалдаал хэлж байгаа. Тэгсэн л аав чи одоо үхснээ ээж чи ийм илийн олон юм дээр чи хүүхэд дагуулж очтгийг ингээл тэгсэн ээж би яаж мэдээ нэг олон юм чи ийм ярина гэж айгүй тэгж тэгээд би гэртээ өрөөндөө ороод ингээл уйлаад амар сэтгэл өвдсөн байсан ингээд яалтчгүй айгүй даун болцсон аахгүй тэгэл би уйлаад хувцаа ивхэл ингээл тэгжсэн чинь яг тэр үед манай ээж аваа хоёр амар хөөрхөн айгүй хөөрхөн дэмжиж өгчээсэн аахгүй наа хамгийн эхлээд манай өрөөнд аав орж ирсэн аав орж ирэнгүүтээ толгойг ингээл илээл за миний охин зүгээр битээ санаа зов тэр хүн ч угаасаа худлаа ярьж байгаа намайг амар дэмжих гээл жоохон cheer up хийх гээл те Юунгэдэг яс миний охин Америк явахгүй бол Австрали явмаар байна уу? United Kingdom явмаар байна уу гэж наваа ингэ инээлэх гээл айгаа оролцож байгаа хгүй. Тэгээ би болохоор ингээл ургаацсан юм аа игээл бүр авт юуж дуурах уу зүгээр гээл тэгээ байж гэсэн чи за миний охин битүүл ээж чи орж ирэл аюул бол бит хоёрыг загин чи шүү битүүл гээ. Тэгээ айгаа хөрхи гараа яваадагсах. Тэгсэн чи яг 5 минутын зайтай манай ээж орж ирээд намайг одоо яаж ээж нь харах гал орж ирэнд манай ээж чинь ер нь бол нэг тийм аав шиг миний охин гэдэг ахгүй юу? Ерөнхийдөө бол
хайрын дотор халан гадна идэх хөөх. Тэг чи юундаа уулдгийн зүгээр тэр зүгээр худлаа ярьж байгаа битгий ийм их за юу сүртэй юм битгий юм дээр уйл чи яавал гэж чи ямар хүн амьд өгцөн байгаа ш мó ярьлаа баг өгсөндөө уйлдгийн хэлж нэг тийм загнаач байгаа юм шиг арга тааж байгаа юм шиг тэгж хэлэнгүүтээ за тэгээд болно битгий уйл аач орж ирээд аюул бол бас бит хоёрыг загнаа шүү гэдэг. Тэр хоёр одоо намайг тайлбарлах байгаа юм уу нэг нэгнээсээ айж байгаа юм уу шөтгөр бөмбөд. Тэгээ миний бүр айгу инээд түрээ тэр хоёрыг харчаад анх удаа сэтгэлийн готралтай хахад ингээд Мишель тодорч исэн айгу инээдтэй. Тэгэхээр надад бүр хүчтэй анхаарал тавьж хэлсэн сэтгэлийн дарамтанд орсон үед миний охин гар сагсаа тоглолт найзуудтайгаа уулз ингэдэг гээл аа ингээд гаргаад тэнгүүтэл манай ахтай хоёрыг та ярина гэр орон зэрэг аяг шанаг угаа. Наа бүр ингээд айгу анхааралтай авч үзчихсэн. Тэгээд ээж хоёртой маш их баярлалаа. Бас намайг тусалж дэмжижсэн бас өвөө эмээ нартай баярлалаа. Өвөө эмээ нар ч бас айгүй өөрхөн. Миний охин унаад байгаа маа. За тэгвэл 4 дахь удаагийнх нь элчингийн ярилцлага нэмээ өвөө хоёр нь хийчихгээл манай эмээ хоёр яг миний 4 дахь оролтын 4 дахь элчингийн ярилцлагын төлбөрийг төлж исэн. Тэгээд бас ингээд айгүй олон хүн дэмжсэн тулдаа арай нэг гайгүй болоод ирсэн. За дахиад энэ хүмүүсийн итгэлийг алдахгүйгээр дахиад нэг ороод үзье гэж шийдээд 4 дахь орсон. Гэтэ 4 дахь оролтон дээр мэн намайг 3 унгаас нь тэр консул маань таараагүй өөр консул таарсан. Тэгээ би бүх учраа хэлээд консултай хандаж хэлсэн л те. За би ингээд 3 удаа ороод би унсаа надад үнэхээр тэ Америкийн нэгдсэн улс руу явах чин хүсэл байгаагүй ямар ч зориггүй байсан бол би 1 унаад боллоо 2 унаад боллоо би дахиж элчингийн ярилцлаганд орохгүй байсан. Би яагаад энэ хүртэл ингэж яваад байгаа юм бэ гэвэл надад үнэхээр юм сурах хүсэл, passion тэ ирэмцэл байгаа учраас би дахин ингээд визанд ороод байгаа. Би ээж аваахаа ингээд бас сэтгэлийг алдмааргүй байна. Би Монголдо ирэх нь үн намайг ийм олон дэмжиж байгаа хүмүүс байхад би Монголдо буцаж ирэх нь би үнэ. Би мэрэгчлээ дээшлүүлж би өөртөө хэрэгтэй зүйлс уучраад би Монголдо буцаж ирнэ гэсэн миний виза гаргаж өгнө гэд миний паспортыг аваад дүүлсэн. Oh my god. Тэгэл бүр өстой виза аваад за тэнцлээ гэхтэн бүр амар баярлаа нөгөө тэнд хашгирч болох юм. Тэгэл дотроо ингэж байгаа юм шиг. Тэгээд гараал нөгөө нэг тэнцсэн утсан агруугаа зүгээр нэг туг далж байгаа юм шиг даллаа завир инээдтэй. Тэгэж нэг 3 удаа унаад 4 дээрээ тэнцэжсэн түүхтэй байдгийн. Нийт ер нь бол хэлний бэлтгэлийнхаа визаг оруулах юм бол ингээд 5 удаа элчингийн ярилцлаганд орсон түүхтэй байд юм аа. За тэгээд бас л урт түүх шүү. Одоо болтол би боддог жоохон санахад бараан дурсан жижиглээ надад бол юмны араас тэгж дайчилж явсан хүн хожидгийн байна. Хүссэн зүйлээ олж авч чаддгийн байх шүү гэсэн тийм том сургамжит амьдралын минь нэг хэсэг байсан. За тэгээ элчингийн ярилцлаганд ороход та бүхэн маань шаардлагатай ёстой зүйлүүдийг дурдах юм бол хамгийн түрүүнд сайхан хувцлах хэрэгтэй гэдэг шүү. Хүмүүс бол хүнийг те яриагаар нэхлээд өнгөдгөөсөө гадна physical appearance буюу юу өмсөж зүснээр нь хэлж дүгндэг хардаг те. Хоёрдугаар гэх юм бол та бүхэн юм ярьж байхдаа өөртөө маш ихтэй байх хэрэгтэй. Асуултанд консулийнхаа өдөөс очиад асуултанд ингээ хариулаад байгаа нь мэдтгүү, яах гээд байгаа нь мэдтгүү, доогуур дээгүүр хараад үг цээжилсэн үгээ ингээл мэддэгдүүлээ дээшээ доош ингээл нүдээгүүлгээд байх шаардлагагүй. Та бүхэн өөртөө итгэлтэй, өөрийнхөө юу яриад байгааг мэддэг те. Мөн хуурамч мэдээлэл хизээж битгий өгөөрэй. Бүх зүйлийг үнэн зөв боддоор нь өгөх юм бол та бүхний виза гарах өндөр магадaltaй гэдэг шүү. Тэгээд сүлд нь ойлгосон тэр хүмүүс яагаад ингэ та бүхний виза гаргаж чадахгүй гэд паспортыг чинь буцаагаад байгаа юм бэ гэх юм бол танд ерөөсөө Америкийн нэгдсэн улс руу очиод Монголдо буцаж ирэх баталгаа чинь бүрэн бус байгаа учраас тэр хүмүүс маань та бүхний виза гаргаж өгч чаддаг юм шүү. Мөн турш солилцоогоор явж байгаа хүмүүс маань англи хэл дээр орвол хамаагүй дээрэн болов гэж бодож байна. Монгол хэл дээр орохоос илүүтэйгээр англи хэл дээр хүн тэг хичээгээд хідэн үгнүүдээ цээжлээ сургуулийнхаа талаар мэдээд давтаад орох юм бол бас та бүхний чармаалт сурах ирмэлцлэл чинь харагдах болов гэж бодож байна. Тэгээ ярилцлагын чинь дундуур консул чинь зөвхөн компьютер руугаа ширтдэг бас нэг нүдрүүч нь хараад ахгүй. Гэхдээ тэр хүн компьютер дээр таны бүх мэдээллийг харж идэг. Компьютер руу ширтсэн гэдэг утгаараа таныг анзаарахгүй байгаа гэсэн үг биш шүү. Тийм учраас eye contact бол заавал үүсгэж явах хэрэгтэй. Нүдрүү нь хараад хичнээн тэр хүн компьютер руугаа ширтэж байгаа гэсэн нүдрүү нь хараад өөрийнхөө яг яах гээд байгаа зорилго бүх зүйлээ ярина. Консул нэг асуулт асуугаад дугаа олчихно. Дугаа ингээд зогсоод иж болохгүй. Болж өгвөл
асуултанд нь хариулчаад тэрийгэ дэлгэрүүл өргөн информашн, өргөн мэдээлэл өгж явах тусмаа танд сайн байдэн шүү. Хизээч дууга битгий зогсороо бас дэвэн дэлхийн юм ярьж болохгүй, яг сэдвтэйгээ ойролцоо зүйл яриарэ. Элчингийн номог сэдвтэй энэ ихтгэл маань яг юуг зорьсон бэ гэх юм бол юм нэгээр дуустгүй, хоёроор дуустгүй, гурваар дуустгүй, дөрвөөр ч дуусахгүй. Ямар нэгэн зүйл бүтээн гэд та өөртөө зорилго тавьсан бол тэрнийхээ тулд тууштай тэмцэж байгаарай. Орчин тойрон хүрээллээ зөвхөн таныг дэмждэг хүмүүстэй байлгаарай. Тэр хүмүүсийг хайрлаарай, мөн өөрийгөө хайрлаарай. Миний бичлэг таалагдсан бол та бүхэн лайк, шеэр хийгээрэй. Миний YouTube channel Ардын Яна Жижи байгаа. Ахин хэлний намайг Ганс Охин Гай Эрдэнэ гэдэг миний бичлэгтэй хамт сүртэл нь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. За, баяртай дараагийн бичлэгээрээ дахин уулзцгаая.